Туркт юу болоод байна? Түркиэд юу болоод байна? Харцгаая. Иргэдүүд сэрж гин, босж гин, бослог гаргаж гин. Түр засгийнханда эсэргүүцэж гин, лөөвчдөд мөнгө хийвэлдэг. Ард түмний эрхийг хүндэлдэггүй, сонгогчдын хүсэлтийг биелүүлдэггүй. Үргэлж худлаа ярьдаг мөрийн хөдөлбөрөө хизэж тий үнэлтгүү улс төрчдийг хөөгч гарах гэж үзэж байна. Турк улсын иргэдэд ерөөд амжилт хүсэх ёстой. Засгийн газар огцор. За ийм олон хүмүүсийг төлбөртэй тийш авчирна гэж байхгүй. Энэ жинхэнэ ард түмний хүсэл. За өнгөрсөн 2 жилийн хугацаанд та юу харсан бэ гэвэл Герман засгийн газар байхгүй болцсон. Франц засгийн газар байхгүй болцсон. Англид ерөнхий сайд нь өнгөрсөн 4 жилийн хугацаанд бараг 3 удаа огцорсон байхгүй болсон. Солонгос, Япон. Өөр хаасайгу юу болж байна гэвэл ард иргэдэд энэ тэнд сэрээд бослог гаргаж байгаа. Туркт ерөнхийдөө цаг найл хийдэнэ болцсон. Яг гэх юм бол энэ ерөнхийлөгч нь Эрдоган арай дэндүү. Тэ. За манай баг тэнгэрт бас нэг том объект баригдаад эхэлсэн чинь ингээд одоо тэнд зүгээр нэг төмөр каркас ингээд зэврээд сууж байгаа штэ. Яг гэх юм бол өмнө байсан тэр ерөнхийлөгч өөртөө нэг том ордон барих амжсангүй. За Туркт гэхдээ Эрдоган амжуулсан. Эрдоганы ерөнхийлөгчийн ордон нь хэдэн өрөөтэй гэж 100 гаруй өрөөтэй ордон. За энэ зөв ерөнхийлөгчийн ордон юм уу эсвэл султаны ордон юм уу? Яг гэх юм бол Эрдоган ч гэсэн өөрийнхөө тэгээ хаяа ашигладаг, хаяа суудаг сандлын та харж байгаа юм бол зүгээр энгийн сандал мөн үү эсвэл хааны ширээ юу? За. Зүүн талд нь бас Туркийн өмнө эрх барьж исэн султан ийм том ширээн дээр суухгүй байгаа. Эрдоган өөрөө ингэж байгаа. За. Ийм том алтан ширээн дээр ийм том ордон дотор суух амьдрах эрхтэй юу? За хэдүүл эдийн засгийн статистикуудыг харцгаая. За. 2022 оноос 2021 оны хүнсний инфляцийг хэдүүлээ харцгаая. Унгарт 42% жилийн дотор, Литвания 33%. Энэ бол нөгөө ковидын оргилцэг шүү заа. Эстония, Колумбия гих мэтчлэн. За Европын албаа дотор хүнсний өртөг 17%-аар өссөн. Ганцхан Монголд тийм хүнсний махны, сүүний, гурилны, талхны үн тэнгэр рүү яваагүй. За гихтээ тэргүүлжсэн улс нь юу юм бэ гэх юм бол Турк улс байсан. За энэ график дээр бүр ингээд таслаа хийсэн. Яагаад вэ гэх юм бол 42%, Унгар бол 42-43% байсан бол Туркт бол жилийн дотор хүнсэнд бүтээгдэхүүний өртөг нэг нугарсан. За аль улсад ард иргэдэд ажлын байраа алдахгүй тулд гэртээ хүнсээ авчрахын тулд ядуурлын цэг дээр мөнхөрөхгүй тулд хаана хамгийн их цаг ажиллаж байгаа юм бэ гэх юм бол дахиад Турк улс. За нийт ажлын байртай хүмүүс 15% нь 60-аас дээш цаг 7 хоногт ажиллаж байгаа. Окей. 7 хоногт хэдэн цаг? 60-аас дээш тий 60 цаг хувахан ажлын өдөр гэх юм бол 12 цаг. За 60 хувахан 7 хоногоор үзэх юм бол өдрийн 8.5 цаг. За нэгдүгээр өдрөөс бүтэн сая өдөр 8.5 цаг тий амрахгүйгаараа ажиллаж байгаа. Нийт ажиллаж байгаа хүмүүсийн 15%. За энэ дотор бүр экстрем жишээнүүд нь зөндөө байгаа хаа. За Истанбул хотод Туркт Анкара, Измирт ер нь бол үйл хөдлөлийн дундаж үнэлгээг яасан бэ? За 2010 оноос 2023 оны статистик байна. За юу болсон бэ? Метр квадратын үн яаж юм? Тэнгэр лөө пуужинтж байгаа. Яагаад? Яг гэх юм бол энэ султан ерөнхийлөгч гэх юм уу Эрдоган юу хийж байгаа юм бэ гэх юм бол эрхээ алдахгүй тулд эдийн засгийг аврахын тулд хүмүүст өгсөн амлалт, тэтгэвэр, тэтгэмж, хандив юу лээ Монголд юу гэж нэрлэвэл баялагын эзэн бла 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 юу. За Эрдоган яг адилхан юм үг хэлж байгаа. За урд үн яг юу юм бэ гэх юм бол үйл хөдлөх хүмүүс дийлхэ болцсон. Яг гэх юм бол мөнгө нь үнцэнгүй болж байгаа. Хоримтлал үүсэх боломжгүй. Банкны систем ерөөхдөө одоо байхгүй. Харилцаг тансан дотор байгаа мөнгөө сарын дотор 7 хоногийн дотор 2-7 хоногийн дотор үрээ дуусахгүй юм бол заяа эх сартаа тэр мөнгө бол худалдаа авах чадвараа алдчихж байгаа. За өнөөдөр яг юу болж байгаа юм бэ гэх юм бол энэ иргэдийн бослого эрчимтэй болж байгаа учраас мөнгөний үнц нь бүр унж байгаа.
сонирхолтой байна уу? Энэ судалгаа шинжилгээг би яагаад хийдэг юм бэ гэх юм бол хөрөнгө оруулалтын өндөр өгөөчийн төлөө манай автоматикийн харилцагч зориулав. За үр дүн юу юм бэ гэх юм бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд манай хүүхдийн хөрөмтлийн багц жилийн 23% өгөөчтэй байсан. Банкны хадгаламжаас бараг 80% илүү. Энэний төлөө л харилцагчийн төлөө энийг хийдэг. Та ч гэсэн мөнгө хадгаламжиндаа мөнхрүүлэхгүй өндөр өгөөчтэй хөрөнгө оруулалтын багц сонирхож байгаа юм бол автомат 75 эсвэл доор мэдээлэл байна. За, контент өргөжлөл. За, хэр их мөнгө хэвлэж байгаа юм бэ эднэр? Сарын хооронд, жилээс жилийн хооронд мөнгөний нийлүүлэлт хэр ихээр өсөж байгаа юм бэ та ингэ харж байна те. За, 22 оны 7 сард жилээс жилийн хооронд мөнгөний нийт нийлүүлэлт хэр их мөнгө хэвлэгдсэн бэ гэх юм бол 90% өссөн. Тэ? Жилээс жилийн өмнө. За, тэгээд 90% мөнгөний нийлүүлэлт өсөж байгаа юм чинь юу болох юм бэ? Хүнсний бүтээгдэхүүний өртөг өсөж байгаа. Монгол одоо нүрс баг гарахаа болж гин, нүрсний үн ханш навс унж гин, төсвийн орлого нь буурж гин. Тэгээд ирэх барьж байгаа энэ засаг яг бол бүсээ чангалах болов уу? Эсвэл мөнгө хэвлэх болов уу? За, ерөөхдөө ингээд Европт байгаа засгийн газрууд, Азид байгаа засгийн газрууд, тэ Монголд ч гэсэн засгийн газрууд, тэ бүсээ чангалах уу эсвэл мөнгө хэвлэх үү гэх юм бол юу идэг юм бэ гэх юм бол мөнгө хэвлдэг. За, сонгуул олох тусам илүү эрчимтэй мөнгө хэвлэж байгаа. За, тэгээд хаад ингэ харж байгаа юм бол баг мөнгөний нийлүүлэлт, тэ 3 жилийн турш 50%. Окей. 50%. За, энэ юу гэсэн үг юм бэ гэвэл заяа. Та 21 онд орныхаа доор 10 сая төгрөг мартцсан бол заяа. Жилийн дараа тэр 10 сая төгрөгийн худалдаа авах чадвар хэдүүгээр буурах юм бэ? Яа, энэ хэвлэсэн тоогоор л буурчихна. За. Турк лир за. Энэ Төв банкны баланс. Энэ юу юм бэ гэх юм бол Төв банк бас юу гэж нэ гэх юм бол зээл гаргаж байгаа. Окей. Төрт зээл өгж байгаа. За. Аймагуудад одоо орон нутгийн засгийн газарт мөнгө өгж байгаа, хувийн хвшилт мөнгө өгж байгаа. За. Тэг хинлүү өгж байгаа юм бэ гэх юм бол холбоос сүлжээтэй хүмүүстэй л өгж байгаа. За. 2016, 17, 18, 20 онд заяа инфляц өндөр байсан. Яг гэх юм бол маш их хэмжээний мөнгө хэвлсэн. За. Энийг ингээ зүгээр ингээ хасчих юм бол заяа ийм их савлгаач гисэн тэ Туркийн ханш, лирийн ханш, долларын ханш, эдийн засаг, инфляц бүр замбрааг өндөр болсон хэрнээ Эрдоган юу исэн бэ гэвэл 16, 18, 20 онд хангалттай мөнгө хэвлээг баха. За тэгээ улс төрийн тий эмч гэж үзэх юм бол тий энэ эдийн засаг өвдөж байна. Тэгээ онцлог нь яг юу юм бэ гэх юм бол 16, 18, 20 онд бид нар хангалттай юм өгөөгүй. Тий эдийн засагт өгсөн антибиотикийн хэмжээ дэндүү бага байсан. За тийм учраас дараагийн удаа өвчин тусах юм бол бүр илүү их антибиотик, бүр илүү их им өгнө, бүр илүү их мөнгө хэвлэнэ гэсэн л бодолтой байдаг. За үр дүн яг юу юм бэ гэх юм бол энэ доллар, лирийн ханш 2020 оноос 25 оны хооронд харагдаж байгаа. Энэ юу харагдаж байна гэх юм бол зүгээр л усан хориг хил уур шиг харагдаж байгаа шүү дээ. За турк лира өмнө бол нэг тэ 1 доллараар ойролцоо нэг 12 лир авдаг байсан бол одоо 37. 1 доллар одоо 37. Энэ өсөөл яваад байгаа. За удахгүй 50. За илүү урт хугацаагаар харах юм бол за 2010 онд за жижиг Peugeot машин, одоо Франц машин. Зүгээр Prius Aqua гэж тооцчих заяа. 31 мянган турк лир үнэтэй байсан бол өнөөдөр заяа зүгээр нэг цахилгаан скутер Made in China. Made in China скутер өнөөдөр 33 мянган турк лир. 15 жилийн дотор заяа 15 жилийн дотор машин авах хэмжээний мөнгөөр одоо турк лирээр скутер ч одоо авах болсон. Тэгээд юу хийж ийна гэвэл заяа эхлээд тий энэ хэний буруу юм бэ гэх юм бол Эрдоган миний буруу юм аа тий өнгөрсөн 20 жилийн хугацаанд би Туркийн эдийн засаг таадын амьдралыг сүрүүлсэн гэж юу ч хэлэхгүй. Яг гэх юм бол Эрдоган ямар эдийн засгийг хүлээж авсан бэ гэх юм бол маш сайхан эдийн засгийг хүлээж авсан. Турк бол Европ дотор, Аз дотор хамгийн хурдан өсөлттэй хамгийн хүчтэй болж байгаа ерөөхдөө үлгэр жишээ байсан. За тэгээ Эрдоган юу хийсэн бэ гэх юм бол эрх мэдэл ерөнхийлөгч тэр султааны алтан тушаалтаа донтцсон. За тэгээд эдийн засаг нь нураад эхэлсэн чинь
Мань хүн сонгуул алдах гад дөхөөд ирсэн чинь улс төрч юу гэдэг юм бэ гэх юм миний буруу хөшөө гэж юусоо хэлэхгүй. Эхлээд дотоодын буруу. Тэ дотоодын улс төрч гэдэг. За тэгээд дотоодын улс төрч тэ өрсөлдөгч янз бүрийн одоо Монгол ялна гэсэн үг хэлэхэ болох чадхааргүй болчих юм бол хинлүү буруугаа чигдэг юм бэ гэх юм бол гадны орн руу алдаагаа чигчдэг. Очалан, ПКК, Иран, тэ Курд хүмүүс. За саяхан хинтээ алдсан бэ гэх юм бол Сириатай алцаад дөнгөж сая Эрдоган юу хийсэн бэ гэх юм бол Асадыг зайлуулад за тэгээ одоо хин үлдсэн байгаа юм бэ? Бараг дайсан үлдэхгүй байгаа. За тэгсэн чинь ард түмэн одоо сэрээд хэнийг сонгох магадлал айгүй өндөр болсон бэ гэх юм бол Турк улсын нийслэл Истанбулын засаг дарга за Экрем Имамоглу тэ хүч авч ирсэн. Дэмжигчтэй болсон. Ард түмэн сэрээд эхэлсэн чинь Эрдоган юу хийсэн бэ гэх юм бол тэр хүнийг шоронд хийсэн. За Имамоглугийн намын гишүүдүүд намын холбоотой хүмүүсийн ч гэсэн шоронд хийсэн. Ойролцоогоор 130 хүмүүсийг шоронд хийсэн. За тэгээ валют нь хог болж байгаа. Эдийн засаг нь хог болж байгаа. Эрдоган 4 жил болгоно юу хийдэг вэ гэх юм бол Катар, Араб руу явж мөнгө гуйдаг. Яг гэх юм бол тий ханшин хог болоод байгаа болохоор валют зээлээд авдаг. Тэрнийхээ оронд юу гэдэг юм бэ гэх юм бол Катар улсын Сауди Арабын гадаадын тий бодлогыг гадаад улстай тий бодлогыг хэрэгжүүлдэг. Катарын могоо хэн барьдаг болсон бэ гэх юм бол Истанбул барьдаг болсон. Сауди Арабын могоо хэн барьдаг болсон бэ гэх юм бол Турк барьдаг болсон. За иймэрхүү өдөртөгч байгаа. Тэ улсаа сүрүүлж байгаа. Хүн амны ард иргэдийнхээ амьдралыг тэр чигтэн зовлон болгож байгаа. Хүмүүс тэндээ өдөр шөнөгүй ажиллаж гин мөнгө хөрөмтлөх боломжгүй болсон. Үл үлэх аван гэж байхгүй. Тэгээ юу болж байна гэх юм бол хамгийн ухаантай турк хүмүүс аль эдэнэ улсаасаа зогтцсан. Жохон Монголтай төстэй сонсогч байгаа. Гэхдээ Монгол тэ Турктэй харьцуулахад диваж шүү. Тэгээд хүмүүс юу хэлж байна гэх юм бол Турк ирээдүй маш мөнх. Тэгээд хүмүүс одоо юу ярьж байна гэх юм бол Эрдоган одоо 26 жил ирэх барьсан. Тэгээд одоо хангалттай юм биш үү. За ирэх барьсаар л байх юм бол энэ лир угаасаа хог болно. Доллар тэнгэр рүү бууждана. Тэгээд эзэн нэг цагт ард иргэдийн бослого болно. За тэгээд тэр цаг нь өнөөдөр ирсэн байж магадгүй. Тэгээд Экрем Имамоглугийг тэгээд 4 хоногийн өмнө шоронд хийсэн. Одоо өнөөдөр хүртэл ард иргэдэд тасралтгүй бослого гаргаж байгаа. Нэмээд Истанбул улс даяар 100 өөр улс төрчд эсрэг намын гишүүдийг шоронд хийсэн байна. Тэгээд юу хийж ийна гэх юм бол ард иргэд бухимдчихэв. За гэхдээ Эрдоган энд туршлагатай ард иргэдийн хүслийг биелүүлэхгүй ордон дотроо юу хийж ийна гэх юм бол цагдаагийнхантаа, цэргийнхантаа тэ ард иргэдээ одоо дарж эхэлж байгаа. Маш ирчтэй. Тэгээ энэ зураг видеоыг та харж байгаа юм бол энэ Европын ирээдүйн төв. Яг гэх юм бол Европ дотор ч ихсэн улс төрч юу хийж байна гэх юм бол ард иргэдийнхээ эсрэг хүслийг биелүүлж байгаа. Хүслийг юусоо сонсохгүй байгаа. Цагаачлаараа улсаа дүргэж гин, мөнгө хөвлөж гин, тэ татварыг ихсгэж гин. Татвар төлөгчөөс саагаад авсан мөнгө хаашаа хийж байгаа юм бэ гэх юм бол зэвсэглүү хийж гин. Гадаадд дайн санхүүжүүлж гин. Эрдоган яг адилхан. Эрдоган баг хэнийг дөөрөөгаад байгаа юм бэ гэвэл Европын топ улс төрчдийг дөөрөөгаад байгаа. Эрдоган ямар эдийн засгийн бодлого явуулж байгаа юм бэ гэх юм бол Европын холбооны яг адилхан тийм мөрийн хөтөлбөрийг явуулж байгаа. За тэгээд Эрдоган ард иргэдтэй, ард түмэндээ хэрхэн харьцаж байгаа юм бэ гэх юм бол Европын холбоотой яг адилхан тийм харилцаа үүсгэж байгаа, дарж байгаа. Тэгэхдээ Эрдоган юу хийж байна гэх юм бол Европын холбооноос 8-аас 10 жил төрөлөө явж байгаа. Тэгээ хизээ нэгэн цагт заяа. Тийм Европ даяар энэ Туркт болж байгаа бослого бас болно. Яг гэх юм бол эдний ялгаа ерөөсөй байхгүй. Та одоо миний контент, миний сувыг үзэж байгаа юм бол Монгол улс төрч байна уу, Турк улс төрч байна уу, Европ улс төрч байна уу? Зарчмын хувьд бол ямар ч ялгаа байхгүй. Эднэр яг адилхан тийм шийдвэр гаргадаг. Эднэр яг адилхан төрлийн хүмүүс. За тэгээд эдний сонгодог шийдэл нь үргэлж ямар шийдэл юм бэ гэх юм бол миний буруу биш ээ, ард иргэдийн буруу. Татвар тийм хангалтгүй орлого орохгүй байна уу? Татварын орлого. Тэгвэл татвараа үсгэе. За татвараа үсгэсэн ч хангалттай орлого байхгүй байна уу? За мөнгө хэвлэе. Тийм. За тэгээд доллар тэнгэрлүү ингээ буудаад ирэх юм бол юу гэдэг юм бэ гэх юм бол Монголтай хэдүүлээ бас зөндөө харж ирсэн. Долларын шилжүүлгийг хорчдөг. Доллар руу мөнгө хөргүүлэхийг хордог.
Тэ. За тэгээ манай эдийн засаг муудаад ирэх юм бол манай улс төрч яг адилхан арга хэмжээ авна. За тэгээд 2017 оноос өнөөдөр хүртэл энэ турк лирагийн ханшиг таад харж байна уу? Тэ. 3.7 турк лирээр тэгээ $1 авдаг байсан бол одоо $37 болсон. Хэдэн өөр өссөн бэ гэвэл энд харагдчихэв. 1000% өссөн. Хэдэн жил вэ? 2017 оноос өнөөдөр хэдэн жил вэ? 8 жилийн дотор тийм доллар лиртэй харьцуулах юм бол 1000%-аар чангарсан 10 дахин тийм үтэй болсон. Импортын бараа бүх юм. Ерөнхийдөө тэгээд турк амьдарч байгаа хүмүүс ард иргэдээ амжилт хүсье, бослогоо гаргаарай. За тэгээ ийм паразит өөртөө ийм сайхан ордонд байрдаг. Арт түмнээ ерөөсө тооддоггүй, арт түмнээ ерөөдөө сайлын өнөө шиг хардаг улс төрчийг аль болох эртгэн шиг хөөгөөд гаргах ёстой шүү. Окей. Түрэг маань ингэ явчих юм бол тий оройтох баха.